За сүүлийн үед Монгол улсад улаан буурхан өвчний халдвар нэмэгдэхээс гадна хүүхдийн амьсгалын замын өрөвсөлт өвчин элбэг байна. Иймээс Ento компани Орос улбаны улсын эмч мэргэжлүүдтэй хамтран практик сургалтыг зохион байгууллаа. Томоо төс өвчин уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын халдварт өвчнөр 0-4 насны хүүхдүүд хамгийн их өвчилж дахин халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тэгвэл хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчилгээний зөв менежментийг хэрэгжүүлэх практик сургалтыг Ento компани Оросын холбооны улсын эмч мэргэжилтнүүдийг урьж хамтран зохион байгууллаа. Өнөөдөр цаг үеэ олсон чухал сургалт боллоо. Энд цугласан хүүхдийн болоод халдварт өвчний өрхийн эмч нарт зориулж бид маш чухал сэдвийг хөндсөн. Тухайлбал шинээр гарч байгаа халдварт өвчин болон амьсгалын замын халдварт өвчнүүдийн үед ямар шинж тэмдгүүд илрэх, яаж онцлох, ямар эмчилгээ хийх зэрэг талаар зөвлөлдсөн нь чухал ач холбогдолтой байлаа. Тус сургалтанд Монголын 300 гаруй эмч хамрагдаж, Оросын холбооны улсын туршлагатай эмч мэргэжилтнүүдтэй орчин үеийн эмчилгээний арга барил туршлагаа солилцлоо. Мөн энэхүү сургалт нь эмч мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлж, илүү олон хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт шатанд дэмжлэх боломжийг нэмэгдүүлж байгааг онцлсан юм а.